Нийслэлжүүд хагас коксын төлс хэрэглэж эхлээд багахан хугацаа өнгөрлөө. Өмнө жилүүдэд нийслэлжүүд 500 орчим мянган тонн төлшөөр өвлждөг байсан бол энэ жил 350 мянган орчим тонн төлшөөр өвлжих тооцоог эрдэмтэд гаргасан. Мөн нийслэлийн агарын бохирдол 27-оос 28%-аар буурна гэж агарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд үгэнсэн. Иймээс хотын дарга оны өмнө Эрдэс Монгол компанитай хамтраад багнуурын урхайгаа түшиглэж хагас коксын төлсний үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа ярьж байсан юм а. Харин үйлдвэрийг барих хоёр хөлбөр байгааг хэлж байна. Түүгээс болоод энэ үйлдвэр ажиллаж чадахгүй төсөл маань одоо 2-3 жил зогсож байгаа. Тэгээ өөрсдийнхөө одоо эзэмшил байгаа чадвар өөрсний ордуудаас бол туршилт хийж гисэн ба. За энэ туршилтаас бол Эрдэс бол одоо Улаанбаатарт байгаа төш бол хагас коксыг бол хийж болох боломжтой. Халаалтын улирлыг эхлэхэд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксоор Улаанбаатар хотыг нийлүүлж хангах ёстой гэдэг. Тэгээ бидэрт хоёр зам байгаа. Нэг зам нь болохоор эдний парктай бид нар тендерийн тухай хууль заасны дагуу урьдчилан худалдаа авах гэрээ хийгээд 10 сарын 1 гэхэд бидэрт нийлүүлнэ гэдэг юм хатуу нөхцөлтэй одоо ийм гэрээ хийхдээ бид нар боломжтой. Өөр адилхан паркуудаа бид нар дунд нь нээлттэй зарлж иж аль одоо хамгийн сайн санал өгсөн мэдэрч одоо гэрээлэх боломжтой. Хоёр дахь нэг хувьдрнууд багнуурыг түшиглээд хот Эрдэс 572 одоо нэг батлагдсан хэзүүний хөврөө санхүүгийн зах зээл дээрс мөнгөө босгоод тэгээ үйлдвэрлэлийг эхлүүлэх гэсэн. Хагас коксын төлс хэрэглэснээр Улаанбаатар хотын агарын бохирдол 30%-аар буурсан гэж хотын дарга мэдгдлээ. Тиймээс Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксын шахмал төлсний үйлдвэр Монгол улсад нэн тэргүүний хэрэгцээтэй. Хагас коксын төлсийг дотооддоо үйлдвэрлэл импортоор авснаас 2 дахин хямд тусна гэж хотын удирдлагууд мэдгдлээ.